Сонгуул эрүүл мэндийн төвийн эрүүл ээж, эрүүл гэр бүл төслийн багийн хамт олон өнөөдөр Монголын хараагүйчдийн холбоон дээр ажиллаа. Хараагүйчдийн холбоо маань үндсэндээ цогц үйл ажиллагаа явуулдаг. 4 үйл ажиллагаа энд явдаг. Цэцэрлэг байна, сургууль байна, үйлчлэгээ байна. За дээр нь үйлдвэрлэл. За яг энэ чиглэлд ажиллаж байгаа 80 орчим харааны тусгай хэрэгцээтэй 30-60 насны ээж эмэгтэйчүүд байна. Бид өнөөдөр 45 энэ зорилттой бүлгийн ээжүүдтэй үзлэг оншилгоогоо хийлээ. Тэгээд бид энэ хагас өдөр болгон ажиллаж байгаа энэ өдрүүдэд бол яг тусламж үйлчлэгээ эрүүл мэндийн төв дээр ярьж авах тодорхой хэмжээний хүндрэлтэй, бэрхшээлтэй, бусдын тусламж хайртай байгаа тэр хэсгүүд дээр бид очиж үйлчилж байгаа. 28 онд хэд бид нар Умаа үзүүний хор тавдар хожуу онцлогддог энэ зорилтондоо хүрэхийн тулд хурц ирж чадахгүй байгаа иргэд дээр бид зорж авч болно. Тэр нь бас нэг зүйлийг нэмж хэлэхэд өрхийн эмнэлгээр дамжуулан түүнээс 5 хүн урилга очсны дагуу 5 хүн маань тэр хуваарийн дагуу эрүүл мэндийн төлөө үйлчилж байгаа. Тэгвэл та бүхэн бас өрхрүүгээ хандаарай. Өөрийнхөө үдлийн цагийг асуугаарай. Үдлийн цагаа авсан бол яг тэр авсан цагтаа эрүүл мэндийн төлөө зориг нэрээ. Ээж минь та өөрөө эрүүл байж, бүр хүүхдүүд чинь эрүүл, гэр бүл чинь эрүүл, төрөн чинь эрүүл байх болно шүү. Монгол хүн бүр эрүүл байх болтугай.